Хай за тэгэхээр өнөөдөр Паракас гэдэг хотод ирсэн байгаа. Энэ нь гэхдээ яг хотол биш. Нэг манайхаар нэг сум гэх юм уу да. Байрлалсан хостел маань ашгүй өглөөний цайтай байж таарсан. Тэгээд өглөөний цай уусан. Оранж жуус уучаад тэгээд нэг нарны тусаад ирэхэд юм бол гарсан да. Энэ дээрээ ер нь бол царай ер нь бол нэлээд алдсан. Тэгээд бор хүн бүр улам бор орсон. Энэ газар маань ер нь бол бүхэлдээ жуулчдад зориулсан газар гэхэд юм бол болно. Hello. Hi. What's your name? Tupshimbat. Only Ballesta Islands, right? Yeah. Yeah. What is this? Airbnb is a national park. This is the beach. That thing. It's a different activity. Yeah. You can join us if you want. Тэглээ бидэд хэлчихээ тэгээд сонгослогоо явсан. Do you have coffee? Sí, Sí. un té to go. To go. How much is it? Un café para ahí, 6 Yeah, americano. Or yeah, o just americano. ¿Cuál es ese, americano o el de aquí? Es café. Guide маань Монгол улсын талаар нэлээд сонирхоод битээрээс нэлээд Монгол улсын талаар юм асуусан. Тэгээд үдэж аялал маань эхлээд далайн гахаа эхлээд харсан. Argentina, Argentina, they have the elephant seal, which is a huge. Дараа нь бидэд Nazca гэдэг хүмүүсийн талаар ерөнхийдөө бол тайлбарсан. Nazca гэдэг хүмүүс нь энд амьдарч ирсэн хүмүүс юм байна лээ. Энд пингвин байдаг гэхээр амар гайхаад яваад очсон нэрэл пингвин байд юм байна лээ. Антарктидад байдаг пингвинээс арай өөр, арьсанч арай өөр тийм пингвин байд юм байна лээ. Ерөнхийдөө бол Паракас гэдэг газар нь бол нэлийн хуучны газар. Тэгээд энэ ч ер нь бол нэлийн хуучны хүмүүс амьдарч ирсэн пингвин, далайн гахаа гэдэг ер нь бол яг байгалаараа байгаа зүйл нь жуулчдыг ер нь бол татсан юм байна лээ. Тийм болохоор энэ ч амар хүмүүс ирдэг юм байна лээ. Амар их цантай гэсэн нэг нүдмүүдээр харж мараад. Баярлалаа. Thank you. How do you say again? Баярлалаа. Bailsa. Баярлалаа. Bailsa. Баярлалаа. Bailsa. Thank you. Thank you sir. Thank you. За тэгээд аяллаа дуусгачаад өглөө нилээн эвт байсан болохоор энд өдрөөр нь мотоцикл түрээсэлж болдсон юм байна лээ. Тэгээд мотоцикл түрээсэлсэн. Мотоциклээ ерөнхийдөө түрээслээд туур заавал авах сэтлүүн нь бол мотоцикл унаад явах боломжтой байсан болохоор энэ бол мотоцикл авсан. Ямар нэгэн байдлаар мотоцикл түрээсэлж ивэл заавал бичлэг хийж агараа. Тэгэхгүй бол дараа нь амар том асуудал болд юм байна лээ.